Энэ бол бодит Эцэргийн түүх сонсож сидартын түүхий Энэ бол бодит Эцэргийн түүх сонсож сидартын түүхий Энэ бол бодит түүх Эцэргийн түүх сонсож муудаагийн түүхий шарчаад минь нэралдаа сансар хорвоод цуратан мөггэрэлтнэ Орчтон яатаслан дүүрэн бэ амхилийн зовлоос яаж харцах вэ боцотгүй гэрлийн зам тэр гарсан бусдын төрөөрийгөө тэр зойсон хандур их мэдлээс итгэцсэн хатуучин сидата үнийг олсон бурхан магши Тавтамарл Магадагийн гэгэн гэрэлтэй Бярман маань ингэж Бурхны шав болчихч гэжтэй. Таны энэ явдалд урам минь маш их хугарч байна. Хаан тан урамыг тань хугалсан да харамсаж байна. Та хэдий харамсавч арай л миний адил биш байх. Таны энэ үйлдэл бүх Бярман Магада ус ялангуяа миний итгэлийг хөсөрдүүллээ дээ. Бүр шившиг болгосон дээрээ гэсэн шиг та Буддагийн үлмийг цөгдөж шав орчихлоо. Бүхэн Буддагийн өмнө бохи мөргөх ёстой. Та Магада хаан улсын хааныг бусдын өмнө шившиг болгосон учраас одоо хийсэн хэрэгийнхээ шийтгэлийг хүлээх болно. Би Будда та ном хаялцах гэж ирэхдээ эрдэм мэдлэгтэй хэмээн бардамнаж байж. Гэхдээ Буддагийн айлтхыг сонсоод миний бардам зан замхран үгүй болсон. Намайг доромжилж байна уу? Би таныг Буддаг ялгээд өрж байхад та харин буугаад өгч гисэн. Хаан тан миний хувраг болсон шалтгааныг зөвөр ойлгож болгоно. Таныг шашна язгуура доромжлохыг хүссэндээ биш. Харин жаргал зовлонгоос ангид гарахыг заан сургадаг төгс сургаалын нэгэн хэсэг болж энэ амьдралдаа амар амгалан олохыг хүссэндээ би хувраг болохоор шийдсэн шүү. Та үеийн үрийг чинь өөрүүлэхээс өмнө зовлонгоос ангиж ирч хаа юу? Хаан тан та өөрийн талаараа шийддэ. Бид уужим ертөнц мэт мэдлэгт суралцах тусам түүнээс ч илүү ихийг мэдж авахыг хүсэж эрдэм мэдлэг шунж эхэлдэг юм. Далай тэнгист бүхий л мөрөн гол цутгах боловч усаар хана гэж үгүйтэй адил. Далай мэт эрдэм мэдлэгийг сурах тусам хүний сэтгэл ханшгүйгээр улам цааш оройгүй эрдэм тэмүүлдэг. Ингэснээр өөрийгөө ялан дийлж чадсан хэн боловч орчлон ертөнцийг ялан дийлсэнтэй агаар нэгэн адил. Дугатад би тантай шашны тухай хэлэлцэх гэж дуудсангүй. Та өөрийгөө ялан дийлээд зовлонгоос ангиж ирсэн гэвүүд. Үнэхээр зовлонгоос ангиж ирч чадсан эсхийг чинь харъя. Аваад ир. Ээж
Эрдэм мэдлэгтэй Сонданд та хүртэл жаргал зовлонгоосоо ангижраагүй. Гэн буруу тань би. Яагаад эцэг хэмээн шийтгэж байгаа юм бэ? Танай багш буддаа бид бүгдийг барилдлахтай гэсэн. Таныг шийтгсэн аав ээжийг тань шийтгсэн ямар ялгаатай гэж? Аль нь танд илүү хүн шийтгэл болох байсныг харахыг хүссэн. Намайг өршөө. Минийхөө бөө шантар. Чиний сонгосон зам чамайг эрдэм мэдлэгийг бүхнээс эрхмэлдэг зинхэнэ бярман гэдгийг л нотлон харуулж байна. Бид хоёр чамайг адислаж байна. Тэднийг аваад яв. Энэ зэргүүдээр яах юм? Биднийг хамгаалах юм. Гойд их аюултай учраас. Та намайг тэр гянданд орхихгүй гэж мэдсэн юм аа. Гэхдээ яагаад ийм удаан хүлээлэг вэ? Чамайг тэр өдөрт нь суллахыг хүссэн боловч чадаагүй юм аа. Би буддаатай хамт Магадагаас Жетван руу явах гэ хугацаа алдчихсан юм. Одоо Будда Жетванд байгаа. Чамайг үрд аюулгүй байлгаж чадах газар руу явуулж өгнө. Санаа зовлтгүй. Баярлалаа. Харамсалтай нь надад чиний хэрэг байхгүй болчлоо да Манвика. Гэхдээ цогцыг чи ашиглаж болох юм. Заримдаа чам шиг өчүүхэн амтас агуу хүмүүсийн төлөө золионд гарах ёстой байдаг юм. Бурхан дор мөрөг мөн. Нохот өглөөнөөс хойшил хуцлаа. Шууд жиргээд нохот хуцаад таны анхаарал сарниж байна уу? Бясалгал үйлдэж байгаа хүний анхаарал альва дуу чимээнд сацардгүй. Өршөөгөөрэй. Асрын ард ямар нэг зүйл дээр амьтад шаваад байх юм. Юу байгаа болоод ингэтлээ их шуугилдаад байгааг нь хараадах. Яв. Яв. Явж.
Бод та. Таныг том хувилдаанаар гүтгэх гээд байх шиг байна. Энэ эмэгтэйг өөр газарт хороочхоод энд авчиж бууснаа нь гарцаагүй. Хиний эсрэг хувилдаан байдаг вүлээ? Та нэгүүлсэнгүй бод та. Гэхдээ энэ хорвоо таны аж тусад үс сансан атаархуу хүмүүс маш олон бий гэдгийг санаарай. Энэ хэргийг таны нэр хүндийг харлуулах гэсэн хүн үйлдэснээс гарцаагүй. Энэ эмэгтэй Магадагийн хаант улсад таныг гүтгсэн эмэгтэй мөн байна. Үйлдсэн хэрэгээсээ ахадсан хүнд цэрлэл амсчээ. Би энэ хэргийг үйлдсэн хүнийг олж таны юм авчирнаа. Ананд эмэгтэйн цогцсыг оршуулахад бэлтэг. Андрадамуг. Маргааш гэхэд энэ тухай тосхон даяар мэдж явах ёстой шүү. Та нар сонсов? Юу гэх вэ? Мод дагийн асрын араас эмэгтэй хүний цогц олдсон гинэ. Үнэ. Тэр эмэгтэйг боомлж алсан байсан гэж дуулсан юм байна шүү. Тэгсэн бисээ. Харин чи Үнэ юм уу? үнэ дуулаагүй хэрэггүй. Хооргууд ирж байна. Ямар ч юмгүй царай ачгаад. Юу ч бодоогүй юм шиг хүрээд ирж гин. Та нар ч ер нь ч нүргэж байдаг юм уу? Та нар нүглээ далдал чадна гэж бодоо юу? Увайгүй хуурамч амтд. Ичээс та нар эндээс явж үз. Арилж үз. Бодоогүй шүү. Өглөгийн эзэн минь би навод хайрл. Танай хийдэд эмэгтэй хүнийг хороогоод булчихсан байсан. Тэгээд цогцын буддагийн асрын араас олсон гэж яриад байх юм. Энэ үнэн үү? Эндээс явж үз. Өөр газраас бадар барь. Би даадуурчдад юу ч өгөхгүй. Аригч үз. Та их хангаж. Жаахан уусуу. Хүмүүс ярьж л байг. Би буддаг шүтдэг. Хөөе. Досол уусч гисэн өгч болохгүй. Та нар манай тосгонд битгий ирж бай. Явцгаа. Бин таагүй байсан. Тосгоны хүмүүс ховргуудад бинүүдэр өгөхө болсноос хойш энэ юу ч идсэнгүй. Ингээд өлсгөлэн байгаад байвал өгөж ч мэдх юм. Таныг хүмүүс ингэж буруутгаж байгаа нь тэдэнд том алдс болно да. Намайг уучлаарай. Би өөрийн гараар танд идэ ундаа бэлтгэж өгье. Манай хэд тэр эмэгтэй үхэлтэй ямар ч хамаагүй гэдгийг хүмүүст яаж ойлгуулах хэрэгтэй болоо. Тосгоны хүмүүс биднийг үзгээ байлаа. Үзэн ядалтаар хариулаад нэмэргүй. Үзэн ядалтыг энэрэнгүй сэтгэлээр л амирлуулж болдог билээ. Тосгоны хүмүүс биднийг буруугаар ойлгоод байгаа. Харанхуйд нууж болдгүй 3 зүйл бий. Нар, сар, үнэн 3. Хаалгүй ам загой гэхэд усгүй яах болж байна? Бидний өмнө их хүнд хэцүү даваа тулгарлаа. Йогийн дадлаас бид хариуг нь олж болно. Хилээ цухойлгаад бөөрн хийлж байгаад амаараа амьсгал. Тэхийн бол та нар ам цангахаа мэдрэхгүй. Энэ жимс хаанаас ирэв? Манай ховргийн чуулганд тохиосон гай зовлонгийн сураг хаа сайгүй төгссөн байна.
Өршөөгөөрэй бодтаа. Бид хожуу ирлээ. Чадах чинийгээрээ хүнс авчирлаа. Хэрв муухай 10 гартай байдаг бол сайхан 100 мотортай байдаг юм. Эднийг оруул. Өнөөдөр ирсэн чинь тохиолдол биш ээ Живак. Тантай учирсан өдрөөс хойш таныг огт марталгүй санаж ирсэн. Тагшаашилад очиж отчин эрдэм суралцаж отч болсон. Живак тантай уулзахыг маш их хүссэн. Тэгээд танд шав орох гээд наашаа ирж явахдаа таагүй мэдээ тууллаа. Бид чадах бүхнээ л авчирлаа. Та бүгдэд гэлайлаа. Гэхдээ чи өөрөө ирнэ гэдэг бидэнд хамгийн хэрэгтэй байсан юм. Сайн байна. Хүүгээр энхэн насны жаргалыг хөөлгөлгүйгээр ховрог болохын дэмждэг их хүн үнэхээр сайн байна. Амрапали. Би тэнд чухамдаа зарж ирлээ боддаа минь. Живак аюрведийн эрдмээрээ танаа шавнарын чуулганд зүтгэхийг хүссэн юм. Хэрвээ та зөвшөөрвөл одоо шууд эхлэе. Ховрогуудын нэгний бие их таар байгаа. Хаан, Би заагаад өгье. Амрапали. Ховрогуудад хоол хүнс авчирдаг чинь тун сайн хэрэг болжээ. Дээр нь ховрогуудаас маань өвдсөн үед отчийг авчирсан нь бидэнд их тусдим болж байна. Амрапали. Манвикагийн гэрээс алуурчинтай холбоотой сэжүүр олдно гэдэгт итгэлтэй байна уу? Гэмт үйл үйлдэхэд заавал улмөр үлддэг юм. Нэгж. Энэ их үнэтэй зүйлт байна. Эр хүний чимэглэл байна. Энэ чинь хааны тэмдэг байна уу та? Шагжаагийн хааны удмын тэмдэг. Наадхыг чинь Маньюкагийн гэрээс олсон. Шагжаагийн хааны тэмдгийг хараад би их гайхлаа. Тэгээд танд авчрахаар шийдлээ. Энийг харавал Маньюка Шагжаагийн дээдстэй холбоотой байсан гэдгийг нотолж болно. Тэр хүн л таны эсрэг хуулиудаа зохиосон нь гарцаагүй. Шав нарын чуулганд Шагжаагийн хунтааж олон бий. Энэ зүйлтийн тухай мэддэг хүн байгаа болов? Гоёл чимэглэлээс татгалзаад олон жил болжээ. Энэ зүйлтийг таньсан ч үгүй. Манай ховрогуудын хинэн ч гоёл зүүсгэл хэрэгэлдэггүй. Өөр нэг юм байна. Маньюкагийн хөршүүдийг байцааж байгаад нэг зүйл мэдлээ. Одоогоос нэг жил орчмын өмнө язгуурт маягийн хүн шүн дөлөөр тэднийд ирж байсан гин. Годта таныг ховрогуудын хамт гүтгэх гэсэн оролдлого хийгээд байгаа нь үүгээр батлагдаж байгаа юм. Та энэ аллахтай ямар ч холбоогүй. Прасанжит хаан энэ тухай мэдээд их баярлах байх. Маргааш би тосгодоор явж таныг энэ хэрэгтэй холбоогүй гэдгийг бүх хүмүүст бичлэн хэлье гэж бодож байна. Зарим нэг хүмүүс таны тухай таагүй сургалт хараагаад байна гэсэн.
буруу ойлголт удахгүй арилах байх. Будда таны ажлаар би энэ хэргийг үйлцэх хүнийг олж илрүүлнэ. Будда. Өнгөрсөн жил манай ховрын чуулганд Шагжаа овгийн нэг хүн элсэж орсон гэдгийг та мэднэ. Девдат. Тэр л энэ хувилдааны ард байгаа болов уу? Девдат энэ бүхний ард байгаа гэсэн нотолгоо чамд байгаа юм уу? Байхгүй. Тэгвэл Девдатыг бүү хард. Үннийг удаан нууж болдгүй юм. Девдат энэ бүхэнд буруутай бол тэр тусмаа авралыг өтөр олох хэрэгтэй юм. Хэрв Девдат хийсэн бүхэндээ гэмшвэс тэр нь өөрөө хангалттай том шийтгэл болно. Гэмшил нь түүнийг тайван орхихгүй. Тэр энэ шаналлаас зүгтэж чадахгүй. Яг л Ангулимал замаа засч чадсан та айдал Девдат ч гэсэн өөрчлөгднө. Хүн өөрийн ухамсарыг сэрээж байж л энэ нойрноос сэрдэг. Хоолны газар уулзвал харагдаж мэднэ. Захаас чинь аваад ойлгосон. Чуулганд юу болж байна Девдат? Ээж маань Сидартыг төрөхтөл бусдаас азтай байсан гэж хэлдэг. Би Манивикаг ашиглаад чуулганд гал тавьсан ч гэлээ. Тавьсан галтаа өөрөө түлэгдэх дээрээ толж хаад байна. Чийч гэсэн сондаантыг ашигласан биз дээ. Намайг Магадагийн ноёдын өмнө шившигт хутгаж чадсан ч би шантрахгүй. Буддад өрх тавьсаар л байх болно. Хизээ нэгэн цагт тэр миний тавьсан өрхөнд орж таараа. Анд минь. Анд. Чи надад итгэл даах хэдэн хүн олж өгч чадах уу? Зөвсийг хувиргаад шавь нарын чуулганд элсүүлэх. Бас надад аймад бэлэглэх хэрэгтэй. Зөвхөн би ховргуудтай очиж байж болох. Би чамд хоёуланг нөгөе. Чи юу төлөвлөд байгаа юм? Будда их амар амгалан зан тавьж чуулганд нь түүмэр дэхтэхэд дүрлсэн түүмрийн галд тэр хэр амгалан тайван байж чадахын харъя л да. Битгий санаа зовоо хантаа. Будда ирнэ. Энэ зан үйлийг Будда шиг гэгэнтэн үйлдвэс тун их сайн байна. Хантаа. Будда мориллоо.
Амгалан морилж байна уу? Танаас нэг юм хүсье. Юу тэрв? Өнгөрсөн өдрүүдэд би аавыгаа их зүүдлэх боллоо. Бэрмнуудаас асуутал аа ман амар амгаланг олоогүй байна гэдэг галын тахилга үлдэхгүй бол болохгүй гэж хэлсэн. Та бол оройгүй эрдмиг эрхшигч нэгэн. Тийм учраас таныг аавын минь амар амгаланг олж өгөөч гэж гуйх гэсэн юм. Тэгвэл аавын маань сүнс өхөл амьдралын хүрднээс гарч чадна. Тэгье хаантан. Хоёр ширхэг сав авчруулаач. Нэгийн шар тосоор нөгөөхийн чулуугаар дүүргээд хоёулангийн даавуугаар бүтээгээд голын ирэг дээр аваад ирээрээ. Би тэнд таныг хүлээж бай. Хэлсэн бүхнийг тань бэлдээд ихээ. Хаантан хоёр савыг хоёулангийн усанд тавь. Хаантан одоо хоёулангийн хагал. Хаантан одоо сайн харж байгаарай. Шар тос голын усанд живэлгүй хөвж байна. Танаас асууя. Хэн нэгэн зан үйл хийлээ гээд энэ шар тос живэх үү? Живэхгүй. Шар тос хөвнө. Яг тийм. Үүнтэй адил ямар ч зан үйл тухайлбал галын тахилга үйлдсэн ч гэсэн энэ голын ёроол руу живсэн чулуунуудыг хөвүүлж чадах болов? Үгүй. Живэх нь байгалийн зам. Бид байгалийн замаас гадуур гэж үү? Бид байгалийн нэг хэсэг бос уу? Тийм юм байна боддоо. Үүнтэй адил өөр нэг хууль бий. Өвөг дээдэс маань амьдралдаа их нүгэл хурааж бурууг үлдсэн бол эдгээр чулуунуудтай адил ёроол руу живсээр л байх болно. Хэрв тэд сайн үйл үйлдэж буян их хураасан бол шар тустай адил дээшээ хөвнө. Үйлийн үрээ өөрч байна. Энэ насандаа үйлдсэн үйлийн үрээ бид амьддаа үүрээд зогсохгүй хойд төрөлдөөч гэсэн үүрч явдаг юм. Амьддаа буян хураавал хожим аштай юу? Элдэв зан үйл үйлдээд Тэнгэрийг магтаж амьтны амир тахил өргөх зэргээр байгалийн жамыг өөрчилж чадна гэж бодсоор л байна уу? Хаантан би хүртэл өөрчилж чадахгүй. Сайн буйныг үйлдэж байж л та авралын үдийг нээн. Таны энэ бүх айлдвар худал хуурмгийг элчилж сайтар сэхэрүүлэх юм. Та сургаалаа айлдаагүй бол би яах байсан болоо? Яг энэ мөчөд таны сургаал миний бардам занг тастан хаялаа. Та үнэхээр ганцшгүй нэг юм.
Хэдийгээр олон жил өнгөрч хорвоо дэлхий хичнээн хөөрчлөгдсөн ч хаан тулсууд мандаж буурч байсан ч энэ их өөрчлөлтөд Буддагийн сургаалыг өдөр алгасахгүй сонсож байгаа бид ховь төгөлдөр хүмүүс юм. Таны хэлсэн үгс миний сэтгэлийг маш их зовоож байна. Маха Кашяп. Би өөрийнхөө энэ олон ховрогын өмнөөс танд нэг хүсэлт тавих гэсэн юм. Будда та бүхэл нөгөө чуулганы дотоод асуудалд хэтэрхий түүртэд сайн төвлөрөхгүй байх шиг байна. Бясалгалын шин арга боловсруулж завдахгүй анхааралтан сарнаад байгаа байх. Өнгөрсөн хэдэн жилдэлгэхэд их олон үйл явдал өрнөлөө. Ховрогуудын дотоод зөрчил эмэгтэйчүүдийг санавартан болгоод л Манавикагийн үхэл энэ бүхэн таны анхаарлыг их л сарниулсан байх. Тэгээд чи таны лагшин сүүлийн хэдэн сарын туршид жилээрхүү байгаад байх шиг. Хэлэх гэсэн үгээ шууд хэлнэ үү? Тэгээ. Би боддод амралт хэрэгтэй л гэх гээд байгаа юм байхгүй юу? Аль хэдийн олон хүний гэгэрэлд хөдөлсөн хүн өөр ар сар зүйлд оролцолгүй амрах хэрэгтэй үстэй. Санснаа хэлэлдэ Дэвдат. Битгий Буддагийн өмнөөс юм яриад бай. Будда та бүх дотоод асуудлаас хөндөрхөн танд л тустай байх болов. Одоо өөрийнхөө энэ их ачааг хөнгөлөх хэрэгтэй биш үү? Амралт. Би чуулганыг удирдах чиглүүлж үүрэг хүлээхэд бэлэн байна. Би ховрогуудад сургаал номлоод үлдээе. Та санаа зовох хэрэггүй. Ховрогын чуулганыг Буддагаас өөр хүн удирдах чиглүүлнэ гэж санаанч боохгүй байна. Дэвдат. Миний эрүүл мэндэд санаа зовсон танд чин сэтгэлээс баярлалаа. Гэхдээ ховрогуудад хандаж хэлэхэд би эрүүл саруул байна. Чуулганы өдөр тутмын үйл ажиллагааг чиглүүлээд яваад байхад болохгүй зүйл алга. Харж байна уу Будда? Намайг дэмжих ховрогууд зөвхөн эднэр биш шүү. Өөр олон ховрог бий. Будда та болгооно. Чуулганы удирдагчаар намайг сонгооч. Та тайван амрах хэрэгтэй. Дэвдат. Таныг сонслоо. Одоо намайг сонс.
Та бүгд сууцгаал та. Дэвдат намайг амраахыг эхлэх хүсэж байгаа бололтой. Гэхдээ ирээдүйд ямар нэгэн юм болоод шавнарын чуулганы удирдлагыг өөр хүнд өгтөө тулвал Дэвдатаас өөр хүнд өгнө. Илүү боловсрсон мэдлэг чадвартай хуврагууд чуулганд бий. Бүгд Дэвдатаас илүү эрдэм мэдлэг дэгж аягтай. Өдийг хүртэл Моглана, Шарипутра, Махакашяп гээд эрдэм мэдлэгтэй хуврагуудад чуулганы тэргүүний байр суурийг өгөөгүй. Гэтэл Дэвдат яагаад таныг хуврагийн чуулганы тэргүүнээр сонгоно гэж бодсон юм бэ? Та мэдлэгтэй болж байгаа ч танаас хавьгүй илүү эрдэмтэй хүмүүс олон бий. Дэвдат шантрах хэрэггүй. Чуулганы тэргүүн болох амаргүй даваа гэдгийг бүгд мэднэ. Боддоо ч энгийн хүнтэй адил эрх мэдэл тэг шундгийн байна. Өөрийн байр суурийг хүнд ч өгөхгүй гэж ирээд л чармааж байсан шүү. Тэр Сидарт байх тааж гисэн. Яг л ийм эрх мэдэлд шунсан хүн байсан. Үнэн үү? Үнэ? Бас хүний хэлсэн үгнээс үргэлж зөрүүдэлж зүтгэдэг нь өөрчлөгдөөгүй байна. Тэр миний үгийг сөрөх гэж төрсөн юм шиг л. Бодтаач би ширм агуу хүн шүү. Хүмүүс Сидартыг танихгүй л байна. Гайхмаар юм. Харин тийм. Тэр хязгаарч өөрчлөгдөхгүй. Урдын Сидарт яг хэвээрээ. Өмнө нь миний дайсан байсан. Одоо ч дайсгэн саарл байна. Энэ удаа дээрэнгүй занган зүгээр хараад суухгүй. Ингэж дээрлхүүлэн ч гэж байхгүй шүү. Амар байна уу? Ховоргууд. Тавтамар л юун төрөнд хүндэт зочин эрэлхийг зоригт хаан ааж чадрууд бидэнд гайсис ог өргөсөнд талархснаа илэрхийлье. Багшаа баярлалаа. Та биднийг үргэлж тэтгэж ирсэн. Хүндэт ховоргууд минь. Би та нарт сахил хүртээс. Та нарын багшийн хувьд би өөрийн санааг зовоож байгаа зүйлийг хэлэх ёстой, хэлэх хэрэгтэй билээ. Өнөөдөр миний санаа ганц зүйлд л зовж байна. Ховргийн чуулганы үйл ажиллагааны удирдлага. Би Буддагаас хүссэн. Чуулганы дотоод хэрэгт хамаг анхаарлаа төвлөрүүлэлгүй бясалгалын шин арга олохдоо хамаг анхаарлаа
төвлөрүүлээч гээд хөлдөн сүгдэн барин гуйсан шүү дээ. Тэгвэл ховргуудад ч хэрэгтэй байх байлаа. Гэхдээ Будда миний үгийг хэрэгжсэнгүй. Би Буддад учирлаж хэлээд ч тус болсонгүй. Буддаг ховргийн чуулгандаа зөвхөн дайчин бярман язгууртай хүмүүсийг л авч байна гэж шүүмжилсэн. Та нар мэднэ. Буддагийн анхны шавнар нь бүгд өмнө нь ноёд хунд тайж нар байсан. Бус шавнар нь бүгдээрээ өмнө нь бярман байсан. Тэрийг л би Буддад дахин ойлгуулах гэж оролцсон юм. Доод язгуурын хүмүүс ч гэсэн ховргийн чуулганд орж болно шүү дээ гэдгийг би тэрэнд зөндөө хэлсэн. Гэхдээ Будда сурсан зангаараа миний үгийг огтхонч оошоосонгүй. Энэ бол шудраг ёсон дүүл нээсэн. Хаан хүртэл үүнийг шудраг бос гэж үзэж байна. Тийм болохоор л би намайг дэмждэг ховргуудыг цоглуулж угаад энэ тухай айлтгаж байгаа юм шүү. Та нар энэ тухай мэрэгэн оюунда тунгааж үзхийг аминчлангуй. Тэгээд хүсвэл та нар миний хэлснийг Буддад уламжилж болно шүү. Ховргийн чуулганд өөрчлөлт оруулах ёстой гэдгийг айлдаг. Бид л хэлж байж энэ чуулганда өөрчлөлтийг авчрах болно гэдгийг сайн санаарай. Энийг өөрчлөхгүй бол бид чуулганыг тараахаас өөр аргагүй төрнө. Та бүхэн миний хэлснийг сайтар бодоод үзээрэй. Хаантан Дэвдат ховргуудыг нэгтгэх гээд байна уу? Эсвэл тэднийг Буддагийн эсрэг тойгрох гээд байна уу? Багш. Энийг улс төр гэдэг юм. Ховргийн чуулган нь маргаантай байвал Буддагийн шавнар нь тэрнийг орхиж яваад Будда хинч биш болно. आरंभ हो गई निर्वाण प्रथा सुनो सुनो ये बुद्ध कथा Бид энэ насандаа хураасан уйлын үрээ зөвхөн энэ насандаа идлээд зогсохгүй хойд төрөлдөөч гэсэн эдлэх болно. Энэ бол бодит Эцэргийн түүх сонсож Сиддартын түүхийг Энэ бол бодит Эцэргийн түүх сонсож Сиддартын түүх